За Ньютоны хуультай холбоотой бодлогынхаа контентыг үргэлжлүүлээ бүгдээрээ 32 дугаар бодлого хүрээ зогссон байгаа. Энэ удаад 33-аас эхлэе. 33 үл сунах нарийн утсыг гөлгөр налуу автахын оройд бэхсэн үл хөдлөх хэрэгжтэйгээр давлан тохож ижил 5 кг-аас 2 чиг зүүсэн юм байна. Системийг чөлөөтэй орхивол системийн хурдтал ямар байх вэ? Одоо эдгээр хоёр массад үйлчилж байгаа тийм ээ. Эдгээр хоёр тайз үйлчилж байгаа хүч болгоны бүгдээрээ харуулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд ийм хүч нормал ийм хүч байна. Энд бол нэг ийм хүч. Тэгээд дэшигээ ямар хүч яг утасны татах хүч байна. Энд бас утасны татах хүч байна. Ийшээгээ явна. Гэрэнцээд Аа гэдэг ингээд хурдталуудыг нь тэмдэглэж байна. За тэгвэл энэ бол нормал хүч. Энэ бол M1G хүндийн хүч. Энэ болохоор M2G хүндийн хүч. Тэгэхээр энэ эдгээр хүндийн хүчнүүдээс аль нэг нь задрах шаардлагатай. Энэ задрах шаардлагатай. Яг тэгэхээр налуу автах байгаа учраас яаж задлах вэ гэвэл хэдүүлээ өнгөрсөн хичээлдэр үзсэн шиг ингээд зурчих ямарч үсэн X-ээ. За энэ X-ийг эндээс нь зурчих. Илүү ойлгомжтой болох үднэс. Энэ N-ийг дагуулад бүгдээрээ Y-ийг ингэж зурчих. За тэгвэл энэ X болон Y хоёр тэнхлэг дээр хүчээ задлах нь байгуулагчд нь X-ийг. Энэ 37 градус юм бол энэ 37 градус. За тэгээд өнгөрсөн хичээл дээр санацгай бүгдээрээ энд нэг задарна, энд нэг задрах учиртай. Энэ юу болох вэ гэвэл mg sin 37 эсрэг тал, энэ насан тал mg cos 37 болно. X тэнхлэг дээр хөдөлгөөн хийж байгаа. X тэнхлэг дээр хэн хөдөлгөөн надад чухал учраас би энэ хүчнүүдээ хооронд нь нэмээд тэгээд m-ийг үржих нь a-тай тэнцвүүлчих болно. Энэ удаад m1 чи. За нөгөө биеийн хувьд хэдүүлээ юу бичих вэ гэхээр доош руу хөдөлж байгаа учраас эхний тэгшгэлээ шууд биччихье. M2G энэ бие дээр явж байгаа шүү. Энэ бие дээр явж байгаа хэдүүлээ. Энэ бие дээр M2G хасхан T M2-ыг үржих нь A-тай тэнцэнэ. Ингээд бүгдээрээ нэг тэгшгэлтэй болчихлоо. За дараагийн тэгшгэл нь юу гэхээр энэ бие дээр бичье. Энэ бие дээр T-гээс хасах нь mg sin 37 тэнцүү m1-ийг үржих нь. За багшаа та ингээд x-ийг одоо зүүн доошоо авчин готлоо mg sin 37-г яагаад хасгаар авчих юм? Тэгэхээр ерөнхийдөө яг хөө зүгээр ийм дүрэн баримтлаад байгаа гэдгийг анханасаа тохирчээ. Тэрний юу гэхээр их хүчнээс хассан бага хүч за тухайлбал 10-аас хассан 2 тэнцүү массыг үржих нь a гэж бичээд байгаа шүү. Их хүч нь утсыг татах хүч, бага хүч нь mg sin 37. Тэгээд m1-ийг үржих нь a-тай тэнцэнэ гэдэг ийм зарчмаар явж байгаа гэдээ ойлгочих бүгдээ. За бүгдээрээ массууд нь ижил гэж үзээд энд одоо эхний тэгшгэлээс T болонготлаа тэр T-гээ 2 дахь тэгшгэлээр орлуулаад бичиж. Эхний тэгшгэлээс T болох юм бол тэр нь M2G-гээс хасах нь M2A болох юм байна. 5 кг 10-аас хасах нь A гэдэг ингээд бичиж. За тэгвэл энийг би ийш ингээд орлуулчих болж байна. Тэгвэл энэ бол 5 10-аас хасах нь A хасах нь 5-ыг G-гээр үржүүл 50 синус 37. За синус 37 0.6 50-ыг 0.6 30 тэгээд 5A л гэсэн үг. Энэ дээрээс бодъё бүгдээрээ. За нэг энэ жижигхэн зай дээр биччихвэл яаж юм болж байна. Болох баха. 50 хасах нь 5A хасах 30 тэнцүү 5A гэсэн үг. 5 ийшээ гарч ирээд 10A болно. Энэ хоёр ингээ 20 тэнцүү 10A. Энэ дээрээс A гэдэг нь 2 м/с квадрат гарах нэ. За ингээ 2 м/с квадрат ямар нэгэн байдлаар гаргачлаа. Энийг энэ дээр ингээд тавьчихъя. Түүний дараа бүгдээрээ T-г олъё. За T-г бол энэ хамгийн ихний энэ тэгшгэл дээрээс олж болж байна. T гэдэг нь 5-ыг үржих нь 10 хасах нь 2 10-аас 2-ыг хасах нь 8 5 8 40 ньютон гэсэн үг. За энэ маань миний утасны татах хүч байх нэ. 34-ийг бодъё. Ижил 5 кг масстай 2 биегдээ номометрээс холбосон үл сунах нарийн утсаар холбосон байна. Номометрийн заалтыг олоо гэд хэлэхээр дийлэнх тохиолдолд ийшээгээ нэг хүч үйлчилж байгаа, ийшээгээ нэг хүч үйлчилж байгаа гэд энэ нь 5-ыг үржих нь 10 50 ньютон, энэ нь 50 ньютон нийтдээ 100-аар авах гэж байгаа бол та энд зогсох хэрэгтэй та алдаа хийх чинь. Номометр энэ тохиолдолд аль нэг утасныхаа заалтыг л харуулна. За динамометр гэж үү. Динамометр гэж нь бүштэй те. Бүшний нэг талаас нь ингээд бэхэлчихсэн нөгөө талаас нь татаад байна л гэсэн. За тэгээ бодорой. Тэгвэл динамометрийн заалт нь 50 ньютон байх нэ. 35
Зурагт үзүүлсэн системийн хурдтгалыг олооч. Утасны татах хүч нь бас ямар байх вэ гэж асууж байна. За ингээд бодчихвол чинь тухайлбал 3 кг 2 кг-ыг дийлэх үү 2 3-ыг дийлэх үү мэдээж 3 дийлнэ. 3-ын чиглэлд хөдлөх нь байна. Энэ шиг хөдлөн гэсэн үг. Тэгвэл 3-ын хүндийн хүч нь энэ системийг хөдлөж байгаа нэг хүч юм байна гэж ойлгож болно гэсэн үг. За би юу яриад байна гэхээр би нэг ийм ирж нэг ийм том масс байна гэж үзчихэ. Энэ масс дотор энэ хоёр тайрдас хоёулаа багтсан 2 кг дээр 3 кг тэнцүү 5 кг. Энэ 5 кг-ыг нэг хүчээр татаад байгаа. Тэр хүч нь юу вэ гэвэл тэр 3 кг-ийн татж байгаа хүндийн хүч. Тэр нь 30 ньютон. M2-ийн хүч нь G буюу 30 ньютон. G-г 10-аар бий. Ингээд цэвэр бол ингэж татж байгаа. Тэгвэл энд нэг ийм хурдтгал бий болно. Энэ хурдтгал нь бол 30-ыг хуваах нь 5 6 м/сек квадрат байх нь. За ингээд энэ А-г болчихж байгаа. Энэ арга сүүлээд 6 м/сек квадрат энэ ч гэсэн ишигээ 6 м/сек квадрат хурдталтай хөдлөх нэ. Тэгвэл утасны татах хүчийг яаж олох вэ гэвэл аль нэгэн бид үйлчилж байгаа хүчийг харуулад тэн дээрээс утасны татах хүчийг бүгдээрээ олж болж байна. За энэ дээр бүгдээрээ 2 кг-ыг авъя. Ингээ 2 кг масстай биеийг зураад дээшээгээ Т хүчээр татж байгаа. Доошоо M2G-гээр татж байгаа. Дээшээгээ А хурдталтай хөдлөж байгаа гэдэг ингээ тавьчих. Энэ бол ингээ T энд гэсэн үг. Ингээ T энэ 2 G энэ M2G M нэг масстай бий болов. M2G биш юм байна л та тэр нь M1 юм байна. M1G M1G M1 тэгштгэл бичээ. T-гээс хасах нь M1G тэнцүү M1-ийн үрч нь А. Ихээс хасах нь бага тэнцүү M1-ийн үрч нь M-ийн үрч нь А. T тэнцүү M1-ийг хаалтны гадна гаргалаа А дээр нэмэх G юм байна. Дээрээс олжуулж чинь M1 нь 2 кг байсан байж хурдтгалыг сая 6 гэж болчлоо. G-г нь 10-аар авсан. Ингээд 16 32 ньютон гарах нэ. За нэг тусад нь ингээд явчих хэвлээ. Энийг ойлгочих юм уу? Энийг ойлгочих. Энэ угаасаа тодорхой байгаад байна. 36 зурагт үзүүлсэн системийн хурдтгалыг бол утасны татах хүчийг болоо. За олон хэлбэлээ. Дахиад саяны шиг тухайлбал энд одоо утасны нэг үзүүрээс 30 ньютон хүчээр үйлчилж явах юм бол энэ нэг утас учраас энэ утасны татах хүч нь бас л 30 ньютон байна гэсэн үг. Тэгэхээр энэ утасны татах хүч нь 30 ньютон байх нь тэр нефтигээ тэнцүү. Одоо 2 кг масстай биеийг дээш нь татчихна энэ хүчээр. Тэгэхээр энэ дээшээгээ энэ доошоогоо тэгээд дээшээгээ дахиад нэг юм хурдтгал байх нь ойлгомжтой. Энэ хурдтгал энэ ингээд T энэ ингээд доошоогоо mg гэсэн үг. Энэ дээр харуулах юм бол энэ доошоогоо mg энэ дээшээгээ T тэгээд энэ ингээд хурдтгал байгаа л гэж бүгдээрээ төсөлчих. За тэгвэл их хүчээс хассан баг m-ийн үрч нь их хүч нь T байна. Хасах нь mg m-ийн үрч нь А гэдэг бол T-гээс хасах нь mg хуваах нь масс байх нь энэ дээрээс T-г сая олчихлоо 30 хасах нь 2-ийн үрч нь 10 20 хуваах нь 2 энэ дээрээс 10 гарч ирнэ 2 тугаа 5 м/сек квадрат хурдталтай хөдлөх нэ. За 37 дээр нэг ийм бодлого байвал хэвэл яаж бодох вэ? Зурагт үзүүлсэн системийн хурдтгалыг олооч гэсэн. За энэ одоо системд үйлчилж байгаа хүч бүхнийг дүрслэе цөмөрөө. Энэ доошоо 10 ньютон. Шууд ингээд дүрсэлчлээ шүү. Үсгээр ихгүй. Энэ доошоо 10 ньютон. Энийг T2-гийн энэ тэгвэл T2 хүч үүснэ. Энийг T1-гийн энийг T1 болно. Өөр нэг дахиад хүч юун дээр үүсэж байгаа гэвэл налуу хавтгаас үүдэлтэй хэд хэдэн хүчнүүд үүснэ. За энд бол нэг юм нормал хүч байна байна. mg гэхдээ тэр mg-ийг шууд хуваагаад биччихье. mg cos 30 дахиад ийшээгээ mg sin 30 гэдэг хүч байгаа. Энэ хүч бол айгүй чухал шүү. mg sin 30 энэ хүч айгүй чухал. За энэ дээрээсээ хэдүүлээ бичээд явчих. Эхний бие дээр. За эхний бие нь бол энэ зүүн доод талын бие гэж үзчихье. Энэ ийшээгээ T1 ийшээгээ 10 ньютон. Тэгээд ийшээгээ хурдтал нөгөөд хурдтгалыг нийшин тавьчих. Ингээд хурдтал энэ бол ийшээг хөдлөн хурдтал бүгдээрээ ижил хурдталтай хөдлөн хурдтал. За түүний дараачаар дараагийнхан бие байна. Энэ дараагийнхан биед үйлчилж байгаа хүчнийг арай нэг өөр байдлаар дүрсэлж бол яаж юм. Гэхдээ зүгээр ингэж хэдүүлээ жоохон төсөөлөл ашиглана. Энд хоёр хүч үйлчилж байгаа. Нэг ийм хүч үйлчилж байгаа, нэг дахиад нэг ийм хүч үйлчилж байгаа. Дээшээ нэг n хүч, доошоо нэг ийм хүч үйлчилж байгаа.
За түүнийг араас нь чангааж байгаа дахиад нөхч. Эдгээрийг хэдүүлээ. Дахиад зуръя. Энэ mg cos 30. Энэ болохоор mg sin 30 тэгээд энэ t1 хүч байна. Хойноос нь t2 хүчээр чангааж байгаа. Зэхэн ингээд урч. Дээшээ тэгээд чангааж байгаа. Доошоо m2g. За тэр нь 10 юм байна. t2 ийшээ а хурдтай явж байгаа. Энэ болохоор ийшээ а хурдтай явж байгаа шүү. За одоо энэ дээрээс л хэдэн тэгштгэл хүчиндээ хамгийн түрүүнд 10-аас хасах нь t1 гэдэг бол энэ 1 кг юм байна. Нэгийг үрчгэн а буюу а гарах нь байна. За эндээс t1 гэдэг нь 10-аас хасах нь а болоод хоёрдугаар тэгштэглийг нь бүгдээрээ бичиж. Тэр нь юу гэвэл энэ дээр бичиж. t2-оос хасах нь 10. Тэр нь бас 1 кг юм байна. Дахиад а болчихно. Ингээд t2 гэдэг бол эндээс а дээр нэмэх нь 10 болох нь байна. За эдгээрийг ингээд дөрвөлжинд хийчихье. За гурав дахь нь энэ голын ард цансан гэдэг дээр тэгштгэл бичих. За би энэ цаг ашиглаж чинь доотлын цаг. Тэгвэл байж таа. Гурав дахь дээр нь ингэж бичигдэнэ гэсэн үг. t1 дээр нэмэх нь mg sin 30. Энэ m нь бол 2 кг юм байна. Тэгээд хасах нь t2. За болцсон шүү. Тэнцүү 2 кг учраас шууд 2а гэдэг нь багтаач. Болж байна те. Тэгвэл t1-ээс хасах нь t2 гэдэг нь 2а-гаас хасах нь mg sin 30. Шууд үржүүлчихье. m2 g 10 20 sin 30 2-1 тэгээд арах 10 гэнэ гэсэн үг. За t1-ээс t2 гэсэн. t1 гэдэг бол 10-аас хасах нь a, хасах нь t2 нь a-гаас хасах нь 10, хасах болоо явчихна. 2a хасах 10. Энэ хоёрыг нэг устгачлаа. 10-ыг нөгөө тал руу гаргая. Энэ ингээд 2a, ингээд 4a. Энд дээрээс a гэдэг бол 2.5 м/сек квадрат болох нэ. За энэ бол бүгдээр ингээд хариу шүү. За 38 бод. Тайрцуудыг холбосон утаснуудын татах хүчнүүдийн харьцааг олооч гэж хэлсэн байна. Тайрц болгон дээр үйлчилж байгаа хүчнүүдийг бүгдээрээ зуръя. Эхнийх нь энэ, дараагийн тайрц нь энэ, дараагийн тайрц нь энэ яг л үзэж байна. За эхнийхтэр ямар хүч үйлчлэх вэ? Энэ дээр гэсэн. Энэ дээр бол m1g дээшээгээ энэ хүч үйлчлэх нь байна. n1g тэрийг m1g тэгээд баруун тийшээ түүнийг t1 хүчээр татчих. Энэ 1 кг масстай байна. Дараагийнх нь 2 кг энэ ч гэсэн 2 кг масстай байна. За энд ямар хүч үйлчлэх вэ гэвэл энд t1 татах хүч үйлчлэнэ. Энд гэсэн энэ t1. Доошоо дахиад t2-оор татаад байна. Тэгэхээр t2-оор татна. Тэгэнгүүт л өөрийнхөө хөндийн хүчээр ус дарна. m2g. Ингээд хурдтгал нь ийм байна. Энэний хурдтгалыг бас ийш нэгээ тавьчих. Дээшээгээ t2 хүчээр татагдж байгаа доошоо m2g хөндийн хүчээр дарагдж байгаа. За эдгээр дээр хэдүүлээ яах вэ гэвэл одоо тэгштгэл хүчээ тэндээс t1 t2 болоод хооронд нь харьцуулах нь байна гэсэн үг. За нэгдүгээр тэгштгэл. Энэ хамгийн ихний бие дээр хүчээ. t1 хэвтэй тэнхлэг дээр зөвхөн t1 хүч байгаа. Босоо дээр бол ямар хөдөлгөөн байхгүй. Бид тэрийг одоо ингээд ач холбогдолгүйгээр хайчиж байгаа шүү. Тэгэхээр t1 нь тэнцүү 1 кг a юм байна. t1 тэнцүү a гэж хайчих. Нэгийг үрчгэн a гэсэн. Энэ дээр юу бичигдэх вэ гэвэл t2 дээр нэмэх нь m2g хасах нь t1 тэнцүү 2a гэж бичиж масс нь 2 учраас. Түүний дараачаар энэ 3 дээр энэ бие дээр бичиж. За энэ бие дээр m2g хасах нь t2 тэнцүү m2-ыг үрчгэн a тэр нь 2a байх нь гэсэн. За t1-ийг бол ийш нь болж байна. Энэ дээрээс t2-ыг болоод бас энэ голын тэгштгэл рүү хийж болж байна. Энэ хажуу талынхыг арилгах чи цөмөрөө. За арилгачихсан энэ дээр бичиж. Яах вэ гэвэл 2 тэгштгэл дээ шүү дээ, тэ. Нэг тэгштэглийг орлуулъя. Дараа нь 3 тэгштэглийг орлуулъя л гэж байна. За зэрэг орлуулчих дараа нь биш. Тэгэнгүүт нэг тэгштгэл дээрээс t1 нь a гэж гараад ирсэн. Харин 3 тэгштгэл дээрээс t2-ыг олох юм бол тэр нь m2g-гээс хасах нь 2a гэсэн үг. Одоо энийг 2 тэгштгэл орлуулна. t2-ийн оронд m2g хасах нь 2a нэмэх нь m2g хасах нь t1 тэр маань a байна. Ингээд 2a гэсэн үг. Ингээд бүх a-нуудаа цуглуулчих. Тэнцвэрийн нэг талд m2g дээр нэмэх нь m2g 2m2g m2 чинь өөрөө 2 кг юм байна. 2-ыг үрчгэн 10 тэнцүү ингээд 3 5a болох нь байна. Энд хэд болох вэ? 2 2-4 40 8 м/сек квадрат болох нь шүү дээ. За ийм хурдталтай хөдөлж исэн байна. За тэгвэл энийг ашиглаад t1-ийг болчих. Энэ бол
8 ньютон байсан байх нь. T2 нь хэд байсан? Энэ дээрээс олж хэдүүлээ. T2 гэдэг бол M2G20 хасах нь 2-ыг үржих нь 8. 2 8-ийн 16 гээд T2-ыг энэ дээрээс 4 ньютон гэж олж болох нэ. За нэг баахан шамбарлагдсан юм болчихлоо. За зүгээр хэдүүлээ. Одоо T1-ийг хуваах нь T2-ыг олъё. T1-ийг хуваах нь T2 8 гэж олсон. Нөгөөхийг нь 4 гэж олсон. Ингээд 2 гэсэн харьцаа гарах нэ. 39-ийг бодъё. Зурагт үзүүлсэн системийн хурдтгалыг олоо, утсын татах хүчийг олоо гэж байна. За систем болгон дээр байгаа энэ хүчнүүдийг нь зуръя. Одоо бид үйлчилж байгаа. За нэг нь энэ байна. Нөгөөхийг нь дараа нь зурчих. За энд ямар хүч үйлчлэх вэ гэвэл дээшээ n үйлчлэн доошоо mg буюу 20 үйлчлэх гэсэн үг. Энэ дээр шууд одоо зурна би. Ингээд. Тэгээд ийшээгээ t гэж үйлчилж байгаа. Систем ийшээгээ хөдөлнө гэж үзчихье. Тэгвэл энэ бол n болж таарна. Энэ болохоор m за энийг 2 кг m2 гэчихье. m2g cos 37. Энэ m2g sin 37 болно. Энэ n болно, энэ t болно, ийшээ а хурдталтай хөдөлж байгаа. За эхний b дээр ийшээгээ 6 ньютон хүч үйлчилж байна. Тэрийг F гэх. Ийшээгээ T доошоо 20 дээшээгээ N үйлчилж байгаа. Ийшээгээ А хурдталтай хөдөлж байгаа. Тэгээд тэгштэглээ бичих юм бол ийм тэгштгэл гарах нэ дээ. T дээр нэмэх нь F тэнцүү 2-ыг үржих нь А. Ягаад тэгэхээр энэ 2 кг масстай учраас 2-ыг үржих нь А гэдэг тавьж байгаа. Хоёрдугаар B-ийн дээрс за энэ зургийн дээрс бүгдээрээ харъя. Энэ зургийн дээрс гэсэн үг. Энэ зургийн дээрс харах юм бол M2G sin 37-оос T хасна. Тэгэнгүүт тэр нь M2 А-та тэнцэхнэ. Тэр нь 4 кг шүү. Дэшин дэлгэхэд. Дээрээс нь хэдүүлээ T-г илэрхийлэнгүүтлээ доотлынхаа тэгштгэл хийж. Гэхдээ энийг би тооцоолмоор. Энэ хэд юм бэ? Энэ ингээд 40 sin 37 0.6 24. 24 юм биш үү? Тэгэхээр 24-өөс хасах нь T. T-г орлуулна гэж үзээд. Тэнцүү 4А гэдэг ингээд тавьчих. За T хэд вэ гэхээр T гэдэг бол энэ дээрээс 2А-гаас хасах нь F юм аа. Тэр нь болохоор бүр 2А-гаас хасах нь F-ийн 6 ньютон гэдэг өгсөн байгаа учраас ингэж гарч ирнэ. T-гийн оронд одоо бүгдээрээ 2А нэмэх нь 6 гэж орлуулах нь хас 2А. 2 ийшээ яваад 6А болчихно. Энэ хоёр нэмэгдээд 30 болно. Энэ дээрээс 5 м/сек квадрат болно гэсэн хурдтгалыг боллоо. Утсын татах хүчийг бол яаж болж болно. За энд орлуулаад болчих. За 2-ыг үржих нь А, 2-ыг үржих нь 5 гэсэн үг хасах нь 6, 2 5-ын 10, 6-аас хас 4 ньютон татах хүч байх нэ. Тус бүр ийм масстай 2 ачааг 40 ньютон хүчээр татсан байна. Хурдтгалыг бол утсын татах хүчийг олоо гэсэн байна. Хурдтгалыг нь олохдоо би нэг ийм арга сэтжүүл яаж байна. Энэ хоёрыг нийлүүлээд нэг ийм масс гэж чинь. Ингээд ийм том масс байгаа. Тэгээд энэ хоёр нийлэхээр 5 кг болно. 5 кг-аараа ийшээгээ ингээд татж байгаа. Ийшээгээ нэг N үсгэж байгаа. Ийшээгээ нэг өөр нэг хүч үсгэж байгаа. Ийшээ татагдж байгаа гэдэг төсөөлөе бүгдээрээ. Энэ N тэгвэл 5 энэ mg cos 37 болно. Тэгэхээр 5-ыг үржих нь g буюу 10 тэгээд cos 37 ингээд тавьчих. 50 cos 37 чинь 0.8 40 ньютон юм байна. Хэрвээ энэ 40 ньютон юм бол ийшээгээ 30 ньютон хүчээр татж байна гэсэн үг. За 30 40-ийн Pythagore 50 гардаг учраас багш мэдээд байна л та тийм ээ. Ерөнхий ямар нэг систем болсон бэ гэвэл ийм систем болсон. Ингээд ийшээ татагдж байгаа, ийшээ хөдөлж байгаа. Ийшээ хөдөлж байгаа гэсэн үг. Энийг бүгдээ А хурдтгалагчээ. Тэгэнгүүтлээ бас дээшээ n хүчээр татагдж байгаа доошоо mg хүчээр. За mg нь биш тэр нь болохоор 40 ньютон юм байна. Энэ ингээд 40 ньютон. Энэ ингээд n энэ A. Энэ болохоор 40 ньютон. Энэ 30 ньютон байсан. Нийтдээ 5 кг. Энэ дээрээс А болж болно шүү дээ. А гэвэл дүнгийн хүч тэр нь болохоор 40-оос хасах нь 30. Хуваах нь 5 гэсэн үг. 40-оос 30-аас 10 5 тугаагаад 2 м/сек квадрат ингээ гарч ирнэ. За ийм хурдтгалтай хөдөлж ирсэн байна. Тэгээд утасны татах хүчийг олно гэх юм бол тухайн элементүүдийг салгах чи 2 кг болон 3 кг масстай тайрцуудыг хоорондоо салгаж байгаа л олчих. Би хамгийн доод талынхыг массан дээр үлчилж байгаа хүчийг олмоор. Тэр нь 2 кг. 2 кг. За энэ бол ийшээгээ Т хүчээр татагдж байгаа учраас энийг ингээд ус тэмдэглээ тавьчихъя. Ийшээгээ А хурдтгалтай тэр маань 2 м/сек квадрат сая болсон.
Өшөө. Өөр юугаар татагдах вэ гэхээр ийшээгээ бэ штэ тий. 2mg sin 37 гэдэг хүчээр татагдана. 2-ыг үржих нь. За 2mg биш. 2g sin 37. Тэгэхээр энэ бол ингээ 20 sin 37 гэдэг чинь 0.6. Ингээд 12 ньютоноор татж байгаа гэсэн үг. За би тэр нормал хүчийг нь бол зурхгүй ингээ хийчлээ. Тэгвэл энэ дээрээс Т-гээс хасах нь 12 тэнцүү 2-ыг үржих нь 2. Энэ хоёр нь массыг илэрхийлнэ, энэ хоёр нь хурдгалыг илэрхийлнэ. Дүнгийн хүч нь m-ийг хүч наатад тэнцүү гэдэг утгаараа Т тэнцүү 2 2-ын 4 12-ыг нэм 12 дээр 4-ийг нэм 16 гарах нь.